Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөх бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгч Андрей Дудагийн урилгаар 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр Варшав хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Варшав хотын Фридрих Шофен олон улсын нисэх онгоцны буудалд Монгол улсаас бүгд найрамдах Польш улсад 100 онц бөгөөд бүрэн эрхэд элчин сайд оюун дээр бүгд найрамдах Польш улсын ерөнхийлөгчийн хамгийн газрын олон улсын бодлогын товчооны дарга Войцех Колраский нар угтаж авлаа. Энэ удаагийн айлчлал Монгол улсын төрийн тэргүүний төвшөнд тус улсад 12 жилийн дараа хийж байгаа айлчлал юм. Хоёр улсын төрийн тэргүүн ганцаарчсан уулзалт аль биесний хилцээ хийж хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгнө. Ерөнхийлөгч мөн Польшийн парламент засгийн газрын тэргүүн нартай уулзна. Айлчлалаар уламжлалт найрсаг харилцааны төвшинг ахиулахын зэрэгцээ, эрүүл мэнд, хөдөө аж ахуй боловсрол, шинжлэх ухаан, палеонтологи, археологи, хэвлэл мэдээлэл, соёл, кино урлаг зэрэг салбарт хамтран ажиллах тухай 13 баримт бичигт гарын үсэг зурхаар төлөвлөж байна. Түүнчлэн Варшав хотноо морин хуур найрлал хөгжим тоглолтоо сонирхуулж хоёр улсын худалдааны танхим хамтран бизнес форум зохион байгуулна. Манай улсаас 1999 онд ерөнхийлөгч Багванд, 2013 онд ерөнхийлөгч Элбэгдорж, Польшийн талаас 2008 онд ерөнхийлөгч Качинский, 2013 онд ерөнхийлөгч Комаровский, 2023 онд ерөнхийлөгч Дуда айлчилсан юм а.